Сайн байцгаана уу? Эдгэрлийн мантраас уугтаа тавтаа мөрөл. Бидний өнөөдрийн хийх бяцлал таныг шийдвэр гаргахын өмнө сэтгэл зүйн хувьд тайвширч бодлоо зэгцлэхэд туслах болно. Яг одоо гаргах гэж буй шийдвэртээ та эргэлзэж, түүртэж, аль эсвэл стресстэж байгаа бол энэ цаг мөчийг өөртөө зориулаарай. Бяцлаглаа эхлүүлэхийн өмнө гар утас компьютераа хэсэг хугацаанд хойш тавиад биедээ эвтэйхэн байрлалаар суугаарай. Нурууцих, мөрсөл, нүдэнэст. Одоо төвлөрөх амьсгалын дасгал хий. Эхлээд санаа алдаж байгаа мэт уртаар нэг амьсгал аваад гаргая. Амьсгал авахдаа хотоод нэг үнээсээ уушка дүүртэл агаарыг шунан сарыг. Амьсгалаа буцаан гаргахдаа хийсэн шар ааж маар шалжиж агаараа суллаж байгаа мэт суллан гаргая. Дахин нэг гүнзгий амьсгал авъя. Бидний зорилго бол яарсан, давчдсан амьсгалаа даашруулж дотоод ухамсартаа одоо зөвхөн тайвшир гэх дохиог явдал гэдгийг дотроо бодож дараагийн амьсгалаа тайван зөөлнөр аваарай. Уушка дүүртэл амьсгал авъя. 1, 2, 3. Уушка суллан амьсгалаа гаргая. 3, 2, 1. Дахин нэг санаалдаж байгаа мэт амьсгал авъя. Амьсгалаа гаргахдаа зэрэгцэн таны уушиг цээж уужран суларч байгааг мэдэр. Одоо таны амьсгал яг л тогтун нуурын мандал шиг ямар ч долгиогүй маш тайван жигд боллоо. Таны бодол санаа цэгцэрч төвлөрлийн байдалд орлоо. Энэ бие тайвширсан тул одоо бяцлаглалын дараагийн хэсэг рүүгээ шилжээ. Та яг одоо ямар шийдвэр гаргах ёстой байгаа вэ? Тэр шийдвэрийн тухай эргэцүүлэн бодъё. Шийдвэр гаргахад нь таны дотор ямар айдас, эргэлзээ байна вэ? Шийдвэр гаргалтанд тань бусдын дарамт шахалт нөлөөлж байна уу? Та энэ шийдвэрийг гаргаж чадахгүй хэр удаан эргэлзэн тэнэгэлдэж байна вэ? Юу ч байсан бэ? Сэтгэл доторхоо нэг бүрчлэн уудлан харъя. Энэ шийдвэр танд яагаад ийм хүнд санагдаад байна вэ? Магадгүй та энэ шийдвэрээс болоод ямар нэгэн зүйлийг алдгаас айж байгаа байх. Аль эсвэл таны шийдвэр хэн нэгний амар тайван байдлыг алдагдуулахаар санагдаж байна уу? Тийм болоод та тэгж эргэлзэж, тэнэгэлцээр сууна уу? Магадгүй энэ шийдвэрийг гаргаснараа та
бусдын хүлээлтийг дааж чадахгүй, хэн нэгнийг гомдоохүй, эсвэл өөрөө дараа нь харамсахгүй гэхээс зүрхшээж байж болох юм. Аль эсвэл танд яг одоо ямар ч барьцгүй харахгүй хавцал донд байгаа мэт санагдаж байна уу? Та зүгээр л яг одоо танд мэдрэгдэж байгаа шийдвэр гаргахад нь ямар бэрхшээл, ямар эргэлзээ, тэнэгэлзээ, сэтгэл зүйн ямар асуудал байгааг мэдрээрэй. Энэ бясалгалыг хийж байгаа зорилго бол тэдгээр эргэлзээ, тэнэгэлзээ, буруу шийдвэр гаргахыг гэсэн айцаас зүхдах эсвэл мартах явдал биш юм. Харин энэ бол хүмүүрд байдаг, байх ёстой жирийн мэдрэмж гэдгээ хүлээн зөвшөөрөх чухал юм. Энэ тодорхой бус эргэлзээтэй, айдастай байдлаа дотроо нууж төгжих тусам улам томорч биднийг тэр чигт нь бүрхдэг. Харин сэтгэл доторхой уудал нэгжиж юунаас айж байгаагаа, сэтгэл зүйн ямар таагүй нөхцөлд байгаагаа яг ингэж таньж мэдсэн цагт тэр айдас хүчээ алдаж шингэрч эхэлдэг юм. Энэ бүх айдас, эргэлзээ, үл ойлгогдох байдал, бусдын дарамт шахалт бол та өөрөө биш юм. Таны зан чанар биш. Энэ бол ердөөл яг одоо таны дотор үүсчихэд байгаа. Цаг хугацааны ирэхээр ирээд буцах түр зургийн сэтгэлийн хөдөлгөөн, түр зургийн манан будан юм. Тийм учраас энэ байдалд ач холбогдол өгч өөрийгөө зовоох ямар ч шаардлагагүй. Таны сэтгэл зүйн тэдгээр таагүй төлөв байдлууд таныг удирдах, таны өмнөөс шийдвэр гаргах ёсгүй. Бид сэтгэл хөдлөл ихтэй байхдаа эсвэл айж сандарсан үедээ буруу шийдвэр гаргах гээд байдаг талтай. Тиймээс яг одоо шийдвэр гаргах гэж байгаа бол түр аазна. Шийдвэр гаргах яг энэ мөчөд болж байгаа бүхнийг зүгээр хэсэг ажигл. Тэгээд та өөрөөсөө дараах асуултуудыг асуу. Энэ шийдвэрийг гаргахад надад юу хамгийн чухал вэ? Би юунаас айгаад байгаа билээ? Миний гаргах гэж байгаа энэ шийдвэрийн хамгийн гол зорилго юу вэ? Эдгээр асуултын хариултад яаран хайхгүйгээр та дотоод дуу хоолойгоо тайван чагнан хүлээ. Зөв шийдвэр гаргахад тань нөлөөлөх эдгээр асуултын хариултыг таны дотоод дуу хоолой өгөх тэр мөчийг хүртэл тайван хүлээ. Таны дотроос урган гарч ирэх тэр зөв шийдвэр ямар шинжтэй байх вэ? Та дотоод дуу хоолойныхоо өгсөн тэр шийдвэрийг хэрхэн зөв гэдгийг таньж мэдэх вэ? Хамгийн зөв, хамгийн мэргэн сонголт бол таныг гаднаас нь хавчин шахаж сандргаж байгаа тэр олон хүний хэл ам, элдв эргэлзээ, тэнэгэлзээ дундаас хизээж төрдгүй юм. Тэр хамгийн зөв шийдвэр ердөөл таны дотоод сэтгэлийн гүнээс аяндаа урган гарч ирдэг. Тийм шийдвэр яаруу гардаггүй.
Яг одоо л үүнийг шийдэхгүй бол бүх зүйл сүрлээ гэсэн тулгас шинжтэй байдаггүй. Хамгийн зөв шийдвэрт нь таны алдаа гаргахаас айсан тэр сандрал дээр биш. Харин таны уужуу тайван ухаан алсын хараан дээр суурилдаг юм. Таны гарах тэр зөв шийдвэр бусдад таалагдах албагүй ч таны сэтгэлд яг цав багтсан байдаг. Хэн нэгний хүлээлтэд хүрэх гэж эсвэл бусдад сайн нэр зүүх гэж өөрийгөө хүчлээгүй учраас тэр шийдвэрийг гаргах үед таны дотор ямар нэгэн дарамт булчлуу үлддэггүй. Тэр шийдвэрийг зөвхөн дотроо бодох төдийд л цээжд нь цэлмэж докторт нь уужирдаг. Тийм ээ. Энэ л миний явах ёстой зөв зам муу юм байна гэсэн амгалан мэдрэмжийг тэр шийдвэр танд өгдөг. Тэр шийдвэрийг гаргах мөчид цаашдын зам тань яваанда зэгцрэх шиг болдог. Танд яг одоо ямар ч барьцгүй хаашаа явахаа мэдэхгүй харахгүй хавцал дунд байгаа юм шиг санагдаж байсан ч яг тэр зөв сонголтоо зөв шийдвэрээ гаргах мөчид доктор тань тэр даруй цэлмэж сэтгэлд нь зэгцрээд ирдэг. Хэрв таны дотор ямар нэгэн сонголт одоохондоо яг таг тодорхой болоогүй эргэлзээр байгаа бол яаран шийдвэр гаргалгүй яг одоо байгаа зүйлсийг тэр хэвээр нь орхиод хэсэг хүлээх нь хамгийн ухаалаг хамгийн зөв шийдвэр юм. Шийдвэр гаргах гэж өөрийгөө бүү зовоо. Сэтгэлд нь тогтоож ухаан бодолд нь зэгцрэх тусам хамгийн зөв болох нь өөрөө таны юм маш ойлгомжтой болон гарч ирэх болно. Заавал гарч ирнэ. Танд ухаалаг зөв шийдвэр гаргах хангалттай ухаан амьдралын туршлага бий. Та өмнө нь ч гэсэн зөндөө болон хэцүү зүйлсийн ард гарч чадаж байсан. Одоо ч чадна. Өөртөө итэг. Асуудлыг хэтэрхий том уулын дайтай бодож өөрийгөө битгий дарамтанд оруул. Альваа зүйл үргэлж хിവэрэ байдаггүй. Бүх зүйл өөрчлөгддөг. Таны гаргах шийдвэр ч гэсэн таны амьдралын нэг л хэсэг. Одоо миний хэлэх үгийг даган маш итгэлтэйгээр өөртөө амлалт өгч байгаа мэт хэлээрэй. Би одоо яарахгүй. Яарах шалтгаан алга. Миний сэтгэл тогтун, оюун ухаан, зэгцтэй тунгалаг, уудан байна. Би өөрийнхөө дотоод хүч амьдралын туршлагад бүрэн итгэж байна. Цаашид юу ч тохиолдсон би гаргасан шийдвэрийнхээ ард бат зогсож зам мөрөө өөрөө засаад явж чадна. Уртаар маш ууж гүнзгий амьсгал аваад дотор байгаа хамгийн сүүлч эргэлзээг үлээж байгаа мэт зүйл тайвнаар гаргаарай. Таны толгой дотор хоолон хэрэгцээгүй дэмий бодлууд одоо шигшигдэн одож хамгийн чухал хамгийн зөв ганцхан цэг дээр таны анхаарал тогтлоо. Сэтгэлд нь амгалан ухаанд нь цэлмэг боллоо.
Одоо хоёр гараа хооронд нь хавсан үрээд халуу дүүсэн алгаараа нүрээ дарж энэхүү бяцлаглаар авсан оюун ухааны цэгц дотоод амгалан байдлаа. Бидээ нэг мөр шингэн аваарай. Бэлэн болсон үедээ нүдээ нээгээрэй. Таны доторх тэр олон бодол шигшигдэж ухаан тэнцэлмлээ. Сандрал айдасгүй болсон цагт хүний дотоод мэрэгэн ухаан зөв сонин өөрөө сэрэгдэг юм. Тийм учраас та яг одоо хамгийн ухаалаг, хамгийн зөв шийдрийг бүрэн гаргаж чадна. Энэ хүү зэгцэрсэн тунгалаг ухаанда бүрэн итгээрэй. Та одоо шийдвэр гаргахад бэлэн боллоо. Танд амжилт хүсье.